За өнөөдөр бид Бурхны дагшин газруудаар аялж явсаар Бурхан багшийн үеийн Шагиан хаант улсын нийслэлээс холгүй ойрхон байгаа Негрод Арама хэмээх хийдийн туур дээр ирээд байна. Энэ хийд нь Бурхан багшийг Нирван одоо Бурхан багш Бурхан нутгийн ууланд гэгэрээд дараа нь одоо энтхийн тухайн үеийн Магад улсын нийслэл одоо Бямбсар хааны одоо урилгаар тэнд заларч байгааг эцэг хаан шодоод нь сонсоод одоо олон одоо хүмүүсийг одоо элчнэдийг явуулж өрөөлөхөр залж өрөөлөхөр явуулсан байдаг. Очсон хүн болгоно ирэх үед нь Бурхан багш дандаа ном сургаал олон хүнд айлдж байгаа таарад тэгээд тэр хүмүүс ном сургаал сонссныхаа дараа урилга айлтхыг гээд ингээд суугаад сонсож явах үедээ гэрэл төрөө бүгдээ архан толоод тэгээд лам хоорог болоод тэгээд эргэж ирэхгүй байсан. Тэгээд тэр үед бол Бурхан багшийн эцэг нь бол Калоудей нэртэй одоо өөрийнхөө түшмэлийг бас мөн Бурхан багштай бас нэг өдөр хамт өрсөн. Тэгээ багаасаа тоглож өссөн тэр одоо түшмэлийг одоо хамгийн сүүлчийн удаа 1000 хүнтэй бол илгээдэг. Калоудей мөн явж очиж одоо Жетон юуны Веловон хийдэд Бурхан багш ном сургаал айлчаа үед нь сонсож дуусаад тэгээд дараа нь бол одоо өөрөө бол анхаасаа бол шүдот хаанаас одоо гарахтаа надад одоо хэрвээ та лам хуург болгох зөвшөөрөл өгвөл би яваад хөөч нүрээд аав тэр гэсэн юм зөвшөөрөлтэйгээр явсан. Хаана бол тэрийг зөвшөөрсөн. Очоод Бурхан багшийн ном сургаалыг сонсоод гэгэрл нь Широтопоны шатанд хүрээд тэгээд Бурхан багшийн дэргэд тодорхой хугацаанд байсныхаа дараа одоо яг борооны улирал өнгөрсөний дараа оргилбол одоо Бурхан хийгээ гэгэрсэн хуврагууд номын аялалд ажрах бололцоотой тийм үед одоо Бурхан багштай уулзаж энэ Бурхан багшийн одоо нутгийн энэ Шагиан омгийн энэ сайхан энэ Хималайн уулны энэ сайхан бэл нутагт хичнээн сайхан одоо байгаль гоё байгаа. Зам дагуу очих зам хичнээн сайхан байгаа. Одоо борооны улирал биш, мань халууны улирал биш. Ийм сайхан улирал эрхийг бол Бурхан багшид сануулсан бас шүлгэлэн одоо өгүүлсэн байдаг. Тэгэхдээ Бурхан багш одоо эцэг хааны урилгаар ирж нутагтаа залахыг эрхийг урьж байгаа юм байна гэдгийг мэдээд тэгээ болгоогоод өөрийнхөө энэ Капилбасто Шагиан омгийнхаа хаант улсад нутагтаа ирсэн, Капилбасто хоттой ирсэн, аавтайгаа ээжтэйгээ уулзсан. Тэгэхэд бол Бурханы эцэг Шадоодон хаан тэргүүтээ одоо нутгийн ноёдууд бүгдээрээ нийлээд одоо бидний нэрээд байгаа энэ одоо Бурхан энэ газарт Негрод Арама нэртэй Бяцлаглалын хийдийг сайхан вихара хийдийг барьж Бурхан багшигээр гэгэрсэн дагаж ирсэн 120,000 гэгэрсэн архантуудад бол энэ хийдийг өргөн барьсан байдаг. Тэгээ энэ хийдийн одоо нээлтэн дээр одоо Бурхан багшийн тэгээ Шагиагийн одоо язгууртангууд олуулаад цуглаж ирж Бурхан багш ном сургаал сонсож тэгээ Бурхан багш энэ хийд дээр борооны удирлыг өнгөрөөж одоо 3-4 сарын турш одоо ном сургаал айлдаж тэгээд эцэг хаан бол одоо энэ Бурхан багш эндээс заларч явж Бурхан өөрийнх эцгийнхэн хааны ордонд очиж одоо хаан ном сургаал айлдаад хаан бол уулзах болгонд одоо гэгэрлийн шатанд агсаар байгаад бол сүүлдээ хаан ширээн дээр сууж байхдаа архан тулж гэгэрлийн шатанд хүрсэн байдаг. Тэгэхээр яг энэ газар бол одоо яг Бурхан багшийн эцэг тэргүүтээ Бурхан багшийн одоо асаж өсгсөн Махабхарата Готами тэргүүтээ мөн Бурхан багшийн одоо хан хөвгөн байх үе ихнэр одоо Яшодхара тэргүүтээ олон хүмүүс бол энэ газар ном сургаал сонсож гэгэрлийн шатанд хүрсэн юм сайхан газар байгаа. Тэгээд бас мөн энэ газар бас нэг сонирхолтой төөх нь бол Бурхан багшийн одоо хан хөвгөн байх үеийн хүү Рахулыг бол Бурхан багш одоо хааны ордонд очихт нь бол Яшодхара бол хэлсэн одоо тэр чиний эцэг чинь одоо тэр хүм явж байгаа тэр хуврагуудын тэргүүнд яваа. Тэр гайхамшигтай сайхан өсгөлөнтэй тэр хувраг бол чиний эцэг юм шүү гэж. Тэгээ очиж одоо өөрийнхөө хувь одоо хувийг гойх хэрэгтэй гэдэг явуулсан. Тэгээд Бурхан багш одоо 7 настай Рахулыг өөрт одоо хааны ордны тэнд байж хат хөрөөд ирэхэд дагуулад одоо энд авчираад одоо өөрөөр хэлбэл Бурхан багшд бол тэр хүүдээ өгөх ертөнцийн одоо өв хөрөнгө бол одоо байхгүй. Тэргсэнд орвол ертөнцийн өв хөрөнгө өгч одоо мөнх ус одоо тийм өв хөрөнгө өгсөнд орвол ертөнцөөс гэдлэх номын өв хөрөнгө өгсөн дээргээд тэгээд энэ хийд дээр дагуулж ирээд тэгээд Рахулыг одоо сахилын багш нь бол одоо Махамог Голана бяцлал ном заадаг багш нь бол Шари Будда болж тэгээд одоо тэр хоёр агуу их том хувраг байна. Одоо юуны Рахулыг бол сахил хүртээж лам хувраг болгосон байдаг. За тэгээд энэ Рахулыг лам хувраг болгож сахил хүртээсэн их сонсоод одоо Бурхан багшийн эцэг нь бол ирж Бурхан багштай уулзаад
одоо ингээд чамааг амах гэрээс гараад явхад одоо хэцүү байсан. Одоо тийм бас минь бурхан багшийн бас нөгөө одоо Яшар Прожапати Готамаас төрсэн нанда бас минь одоо бурхан багшаас сахил хүртэж бяцлал хийгээд одоо лам хуураг болсон. Ингээд ийм хүнд байсан. Тэгэхэд бас одоо рахуулыг бас ингээд лам хуураг болгосонд бол бурхан багшийн эцэг бол сэтгэл их одоо юу байсан. Гэхдээ нэгэнтээ л лам хуураг бол сахил хүртсэнээс хойш бол ямар ч боломжгүй. Гэхдээ бурхан багшаас нэг зүйл гуйсан. Цаашид их эцгийн ямар нэгэн одоо тухайн хүүхдийг ч юм уу тухайн одоо хүнийг одоо харьяалж байгаа их эцэг юм уу төрөл садны хэн нэгнээс нь зөвшөөрөл авахгүйгээр лам хуураг болохгүй байхыг бол бурхан багшаас хүсэж уламжилсан. Тэр учраас эхлээд ямар нэгэн байдлаар аав ээжтэй бол аав ээжээсээ зөвшөөрөл авахгүй. Эсвэл эхнэр эмэгтэй хүн байвал нөхрөөсөө зөвшөөрөл авахгүй бол эсвэл эрэгтэй хүн байвал эхнэрээсээ зөвшөөрөл авахгүй. Ямар нэгэн байдлаар одоо өөрийнх нь харьяалж байгаа хэн нэгнээс зөвшөөрөл авахгүй бол авч ирээгүй зөвшөөрөлтөй ирээгүй бол сахил хүртээхгүй байх юм сахилын ёсыг бий болгосон. Тэгэхээр энэ сайхан газар бол Шаги омгийнхан хэдэн одоо 1000 саяараа энд цуглаж бурхан багшаас ном сургаал сонсож 3 сарын турш одоо бурхан багштай үйлчилж тэгээд олон мянган хүн гэрэл төр зөвхөн Монгол зөвхөн одоо хүмүүс биш бурхан багш анх одоо энд одоо Шаги омгийнхантай одоо цуглаж ном сургаал Шаги омгийнхантай ах トゥ ус одоо төрөл садныхаа хүмүүстэй ном сургаал айлтах үед бол одоо асар олон мянган 10,000 ертөнцийн хүрдний тэнгэр брахманаар цуглаж энэ одоо негрод арамаа хэд бол одоо гэрэлт нь асар хол 10,000 ертөнцийн хүрднүүд гэрэлт нь гийж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл бурхан багшийн амьдралын түүхийн нэг 3 их том үйл явдлуудын нэг нь бол энд болсон. Асар их тэр Саарнаатад ном сургаал айлтах одоо анх 50 шавьд ном сургаал айлтах үед олон 10,000 ертөнцийн тэнгэр брахманаар цуглаж байсан. Та адилхан мөн Гэжэхөт одоо Ражгир хотын тэнд байгаа одоо Гэжэхөт ууланд бас бурхан багшийн ном сургаал одоо гайхамшигтай сайхан судраа айлтад бол олон мянган тэнгэр брахманаар цуглаж байсантай яг адилхан бурхан багш өөрийнхөө нутагт ирээд энэ сайхан хийдэд өөрийнхөө төрөл садны олон мянган одоо хүмүүстэй цуглаад ном айлтахад бол асар их олон одоо тэнгэр брахманаар цуглаж бурхан багшийн айлцсан тэр гайхамшигт судрыг сонсож одоо тэр судрын одоо өвчсээр олон мянган хүн тэгээд тэнгэр брахманаар гэрэлт хөрш номын одоо утганд орж исэн гэдгээ. Тэгэхээр энэ өнөөдөр бид энэ сайхан хийдийн тойр дээр ирээд байна. Бас монголчууд мань ирээдүйд бурхан багшийн мэндэлсэн газар ингээд ирээд Лимбуйнад одоо мөрөгөхөөс гадна одоо Лимбуйнаас холгүй байгаа 30 км-ийн зай байгаа Капилбастын хотын тойр дээр тойр байна. Бас мань Капилбастын хотын тойроос холгүйхан байгаа. Энэ Негрод арамаа хийдийн энэ газар ирж бас энэ бурхан багш эндээс заларч байсан энэ сайхан газар ирж бас мөрөгч төлөвлөж энэ газар ирж сайхан бяцлал хийж одоо тэр энэ сайхан газрын одоо нирваны тэр энергийг бас хүртэж одоо энэ сайхан аяллахаа бас нэг чухал мөргөж залбирах газар болох хэрэгтэй гэдэг хэлэх хэрэгтэй байна.